2-ээс 3-ны өдрүүдэд Япон улсад альчилсан ажилтны үеэр арлын оронд мэрэгчүүлэн дадлагжуулах Монгол иргэдийн тоог нэмэх яриа хэлэлцээрийг хийсэн байна. Энэ талаар салбарын сайдаас сэтгүүлч Цогт сайхан тодруулга авчээ. Энэ удаагийн альчлалаар хөдөлмөрийн салбарт одоо санамж хүч явуулахаас бас цаашдаа нөгөө ажилчид авчрах гэдэг. Ерөнхийдөө хөдөлмөрийн сал дээр ямар хэлэлцээ яриа хийгдэг. За баярлалаа. Энэ удаагийн альчлал их үр дүнтэй боллоо гэж манай хөдөлмөрийн яам дүгнж байгаа. За яг гэвэл Монгол улсын хурлын дарга за мөн одоо Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе нарыг хамт байхад бид Япон улсын хөдөлмөрийн яамны сайд Шиозаки за мөн одоо Монгол улсын хөдөлмөрийн сайд миний бид нар тус яамд хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гараа үүсгэж зурлаа. За энэ ямар ач холбогдолтой юм бэ гэвэл Япон улсын хөдөлмөрийн салбарт шаардлагатай байгаа одоо ажил хүчин буюу Монгол улсын одоо мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх, дадлагжуулах шаардлагатай байгаа залуучуудыгаа бид Япон улсын хөдөлмөрийн зах зээл дээр бас одоо Монгол улсад шаардлагатай байгаа мэргэжлүүдээр одоо дадлагжуулна гэсэн ийм гол тохироог одоо бас аль бие усаар засгийн газар хооронд хийж чадлаа. За Монгол улсын засгийн газар, Япон улсын засгийн газар хоорондоо эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хийсэн чөлөөт худалдааны гэрээ хэлцэлтэй. Тэгэхээр үүнийг гүнзгийрүүлэхийн тулд техник, технологиг Монгол улсад импортлох зайлшгүй шаардлагатай байгаа. Монгол улсад техник, технологи импортлохын тулд хамгийн гол нь тус технологиг одоо эзэмшсэн мэрэгжилтэй ур чадвартай залуучууд хэрэгтэй. За ийм учраас дээд бүтэц, за машин үйлдвэрлэлийн техник, технологи, за эрүүл мэндийн салбарт бид залуучуудыгаа дадлагжуулах, мэрэгжүүлэх одоо аль бие усны тохиролцоонд хөрсөн бас чухал ач холбогдолтой юм аа. За ямарваа нэгэн тооны асуудал бол яригдаагүй. За Японы гэрээ хэлцлийн явцад Японы талтай бид бас энэ талаар бас санал бодлоо солилцсон. За цаашид ямарваа нэгэн тоонд бол хязгаарлагдах нь бол одоо бас буруу зүйл юм а гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Монгол улсын одоо үйлдвэржилтийн энэ үйл явцад хэдийн хэмжээний шаардлагатай одоо мэрэгжлийн шаардлагатай төдий хэмжээгээр бид мэрэгжлийн ур чадвартай залуучуудаа дадлагжуулна гэдэг л одоо гол тохиронд хүрсэн бидний одоо энэ удаагийн амжилт юм аа. Би сонсож байхад энэ одоо нөгөө дадлагжиж байгаа энэ дадлагжигчдыг бас дунд нь зуурчлагч компани байдаг гэсэн. Тэгэхээр одоо энэ шинэ санамж хүчээр бол энийг байхгүй болгох. За дээрэс нь одоо нөгөө нэг дадлагжиж байгаа хүмүүстээ бас нөгөө 5% зээлд хамруулах гэснээр нөгөө дадлагжих хугацаанд бас тэрийг ингээд төлөө явах. Ийм шин даваа талууд бий болж байгаа гэсэн. За бидний хамгийн гол зорилго бол Монгол улсын хөгжилд нэмэр болохоор мэрэгжлийн ур чадвартай залуучуудаа бэлдэх, дадлагжуулах. За гол мэрэгжлүүдээр энэ техник, технологи сургах мэрэгжлүүдээр дадлагжуулнаа. За мэдээж одоо дадлагжуулахын хажуугаар залуучуудыгаа нийгмийн талаас нь одоо бид дэмжих шаардлагатай байгаа. За нийгмийн даатгалаа бол одоо шимтгэлээ төлөхдөө шууд Монгол улсад нь төлөгдөж байх жишээтэй. Одоогийн байдлаар энэ гэрээ хэлцэл хийгдэг байгаа. Үүнийг бас яаралтай хийх шаардлагатай байгаа. Үүнийгээ бид бас хийн гэсэн юм бодолтой байна. За мөн энд дадлагжиж байгаа залуучуудыгаа бид Монгол улсад эх оронтой нь одоо бас ипотекийн зээл одоо хөнгөлөлтөө залуучууд зориулсан ипотекийн зээл гэх мэт зүйлүүдэд хамруулж одоо ажилуулахыг одоо зорж байна. За мөн одоо Монгол залуучуудыг гэр бүлээр нь энд ажиллах саналыг ч гэсэн бид бас одоо зохиох шатны одоо хүмүүст нь бас энэ талаар бас байр суурь илэрхийлсэн байгаа гэдгийг хэлье. Бидний энд ирэхэд эхний дулааны цахилгаан станц. За өнөөдрийн энэ үйлдвэр хоёр дээр ингээд явж байгаа. За өмнө нас нэг оюутлогоо дээр бас хамт явж байхад нэг асуудал өндөрч ирсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг маань бас нэлээд чухал болсон. Тэгэхээр энэ Японд ингээд нөгөө үйлдвэрүүдээр явж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангаж эндээс бас туршлага судалж байгаа байх тийм ээ. За бидний хамгийн онцлог хүчтэй зүйл юу гэвэл Япон бол дэлхийн техник, технологи за тэр дотроо бол техник, технологи өндөр байна гэдэг чинь хөдөлмөрийн аюулгүй байдлыг одоо өндөр сахиж байна гэсэн үг. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал тэнд ажиллаж байгаа манай одоо ажиллахаар одоо захиж байгаа Монгол залуучуудын амнаас эрүүл мэнд бидэнд бол хамгийн чухлаа. Тэгэхээр Япон улс бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг одоо маш өндөрт тавьдаг улс. Тэгэхээр цаашид бид бол
залуучуудыгаа техник, технологи сурахын зэрэгцээ энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, энэ технологийн соёлыг бас давхар суралцж байгаадаа илүү их ашиглагдaltaй юм аа. За ер нь Монгол залуучууд бас энэ дорны соёл, Япон хүнийг хүн ахмад ах цахаа хүндэлдэг энэ соёл бол бидэнд бас асар хэрэгтэй байгаа гэдэг бас хэлмээр байна.